Сайн мэцгийн эрхэм үзэгчтэй. Дуйлан дэрэг цувралаас нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр би та бүхэнд 2024 онд болсон аимшигтай гэмт хэргийн талаар мэдээлэх болно. Энэ гэмт хэрэг бол 2024 оны 11 сарын 20-нд болсон гэмт хэрэг үлээ. Эргэн яа их нэртэйгээ бишээ. Нууц амрагтайгаа байх үедээ утсан дугарч заавч байгаа. Эргэн яа нууц амрагтайгаа байх үед нь утсан дугарч очиж гисэн эхнэрийн дуудлагыг аваад эргэн яа сандран нууц амрага хөөж явуулснаар хамаг үйл явдлыг хэлсэн билээ. Дуйлан дэрэг цувралаас бидэнтэй зүг байгаарай. Томорой. Ирчина. За. Бос. Яа. Чи ихнэрхүүгээ эцтэй. Бүр хүүхдтэй байвал яах вэ? Яваа одоо яав. Яваа цааш зайлаач. Юу вэ? Зайлаач. Ингэж хэлээд өөртөө хайртай байсан охиныг гэрээсээ хөөж явуулаад тэр үед эргэн яа өөрөө нэг юм анзаарсан байгаа юм. Тэр яа. Өчи болоогүй шүү дээ. Би энэ дуусгах хэлтэй дараа натгах хэлтэй. Эргэн яа нэг юмыг анзаарсан байгаа юм. Тэр үед орны дэвсгэр даавн дээр толб болж эмэгтэй хүний үнэр шингэсэн байсныг анзаараад угаахаас өөр сонголтгүй болсон юм. Дуйлан дэрэг зурлаас бидэнтэй зүг байгаарай. Яана. Яна. Каны ноц амраг. Хинч гэж ихнэ шүү дээ. Одоо ирээд бат яа. Андаахаа олж байгаа. Хүүхнүүдээс би нэг өдөр олсон шүү. Азар авраараа брайт байгаа юм да. Ингэж арабаас ирсэн боко магтаж байх хооронд гаднаас хаалга тогшиг чимээс чи байж л та би энэ яг энэ оргил хэсгээ яваад шүү дээ. Чи яах гэдэг юм бэ? Заавчлах. Чи таанд төгсөн юм энэ битээ чиний найз юм уу? Ингээд арабаас ирсэн боко магтаж байх хооронд гаднаас хаалга тогшиг чимээс сонсогдсноор хамаг үйл явдал эхэлсэн юм. Дуйлан дэрэг зурлаас үргэлжилсэн. Яна химбэ? Анд минь болохооч байлаа да. Юу боловдоо анд минь хаалга хаачи. Эхнэр ирж байна гинэ анд минь. Яна. Борхон минь гэж энэ авраараа юу найз минь. Тийм ээ минийх. Адтаа нэгийг зээлүүлээч. Яалаа гэжтэй би нэг мөнгөөр авсан. Тэгээч би арабаас дахиад авсан юм аа найзаа. Арабаас гэлтгүй анд минь энэ чинь Монголд ороод ирчихсэн байна лээ. Тэгвэл чи өөрөө захиалаад аваа найз. Найз нь мөнгөтэй байсан бол захиалаад авахсан ч даанч надад мөнгө алга. Тэгээд ч хар баасан гаргийг тохиолдуулан нэг уут нь 36500 төгрөг болоод хямдарчихсан байгаа юм байна лээ найз минь. Чи мөнгөгүй байж манай босгог яаж давпа? Одоо манахаас зайл. Хүү яаж үжиглээд байгаа юм. Ингээд та бүхний харж байгаачлан энэ аимшигтай хэрүүл зодооны дараа эргэн бэг аимшигтайгаар доромжилж эргэн бэ амьсгаатан тачаатан уур нь багтарч ядан. Ой би хилээд тахыг. Энэ хаанаас ирсэн жүжигчтэй юм бэ? Эргэн бэ уура багтаж ядан эргэн яг түлхснээр энэ аимшигтай гэмдэрэг эхэлсэн юм а. Дуйлан дэрэг зурлаас үргэлжилж байна. Мохарамч ноч. Яа чихчи хороо. Чи өөрөө ихэлсэн шүү эргэн яа. Баярлалаа та бүхэндээ. Дуйлан дэрэг цувралаас байлаа. Хэрвээ та бүхэн манай дугаарыг үзсэн бол маш олон зүйлийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ эргэн яа нууц амрагтаа байгаагүй байсан бол эргэн бэ Аврора брендийн бокыг гэртээ аваад тавьсан байсан бол магадгүй эргэн яагийн эхнэр ирээгүй байсан бол магадгүй эрхэн бэ уур уцаараа дарсан бол магадгүй эргэн яа энэ харамч зангаа хойно хийгээд Аврора бокыг эргэн бэ төгсөн бол өдөө чигши хуруутгаа үлдэх байлаа. Тэгэхээр та бүхэн харамч зангаа дарцгаая. Баярлалаа. Дуйлан дэрэг цувралаас байлаа.